Сүхбаатар аймгийн эрүүл иргэний хэргийн давталх шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны нийцэн өнөөдрийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Цусгун дундын анхны шатны шүүхийн 25 оны 7 сарын 23-ны өдрийн 288 дугаар шийдэх тогтоолтой шүүгдэгч мөнхтөр талбагдах эрүүгийн иргэний хяналтын нарийн бичгийн дараагаас эрүүгийн иргэний хяналтнэ. За сууж аваарай. Нарийн бичгийн дараагаас үүсэх танилцуулъя. Эрсдэл холбоотой санал асуулт байна уу? Баггүй. За босоод хариулаарай за. Өнөөдрийн шүүх хуралдааны шүүгч оюун төвлөг миний үе даргалж шүүгч утнасан Эрдэнэзүү нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны нарийн бичгийн дараагаар Батцэг нарыг оролцуулан явуулж байна. Шүүх бүрэлдэхүүн нарийн бичгийн дараагийн хууль зүйн үндслээр татгалж хэрэгтэй. Татгалзал байна уу? Байхгүй. За. Шүүх хуралдаанд даргалагчийн дэгт сахиулах шийдвэрт захирагдах үүрэгтэйгаа шүүхийн хүндэтгэх үүрэгтэй. Шүүх хуралдааны явцад тайлбарлах нотлох баримтыг шинжилэн судлахад оролцох ял шийдвэрээс эцгээдийн хувийн байдал шийдвэрийг хөнгөлөлттэй холбоотой нотлох баримтыг бол гаргаж өгөх хэрэгтэй. Ойлгосноо уу? За сууж байгаарай. Хэргийн талаар танилцуулъя. Энэ хэргийг бол 9 сарын 3-ны өдөр бол давталх шатны шүүх хүлээж авсан. Яндан Жамсчийн мөнхтөр нь 78 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн 47 настай эрэгтэй бүрэн дүнд боловсралтай гагнуурчин мэргэжилтэй хуваарь хөдөл мэргэжилтэй ам бол хоёр ээжийн амд Баянзүрх дүүргийн 34 дугаар хороонд оршин суудаг. За мөнхтөр нь цогтууруулах хундааны зүйл хэрэгэлсэн үедээ 24 оны 6 сарын 23-ны өдөр Сүхбаатар сумын 4-р багийн нутаг хол худаг гэх газарт Subaru Forester маркийн 0379 УН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас од очны эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан юм гэмт хэрэг тологдсон байна. За анхны шатны шүүх түүнийг энэ гэмт хэргийг үлдсэн гэм буруутай тооцоод эрүүгийн тусгай ангийн 26 дугаар зүйлийн 2-1, 2-3 заалнаар 3 жил 2 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь гасаж 1 жил 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийдэгсэн байна. Тэгээд шүүгдэгчээс 1,349,640 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн даатгалын санд олохоор шийдвэрлсэн. Шүүгдэгч бол цагдаа хоригдоогүй хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд зүйлгүй. Ил од очин гэмтэргийн улмаас очсон хохирол хор өршөлтэй холбоотой баримтыг бол хэрэгт ирүүлээгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдлохгүй гэснийг бол анхны шатны шүүх дурдж шийдвэрлсэн байна. За прокурор бол эсэргүүцэл гаргасан. Тэгээ эсэргүүцэлтэй болохоор шүүгдэгчид зорчих эрх хязгаарлах ял шийдэхтэй Улаанбаатар буюу одоо нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээгээр бол тогтоосон. Одоо эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзсэн. Өөрөөр хэлэх юм бол зорчих эрх хязгаарлах ялыг бол сум эсвэл дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээгээр хязгаарлах хэрэгтэй байтал ингээд Улаанбаатар хотын хэмжээгээр өргөдгөн хэрэглэсэн буруу байна гэсэн үндслээр анхны шатны шүүхийн шийдэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэлсэн байгаа. Ойлгосноо? Ойлгосон. За хэрэгээ шинжлэн судлах нотлох баримт бий юу? Баггүй. За энэ прокурорын эсэргүүцэлтэй холбоотой ямар саналтай байна өөрт чинь юу бодож байна? Тайлбар хэлээрэй. Би бол хот дотроо байгуул их зүгээр байна. Бас ээж байна бас хагалгаанд орох гээд элэг шилжүүлэн суулгах гээд өөрөө гагнуурчин болохоор би дуудлагаар энэ тиймд очиж гагнуур хийдэг. Тэгээд миний харгалзаж үзээд болохгүй жолооныхоо эрхийг нэмэх асуулж ингэж болдгий болов. За бүрэлдэхүүнээс асуух асуулт бий юу? Шүүгдэгчээс асуух асуулт шүүх бүрэлдэхүүнд.
Би Баян зүрх дүүргүүрүүг очицоо сонгоо хайрханд уул нь манай нэг гашаа байдгийг, ээдүүд хоёр байдгийг. Тэгээ нөө имлгээсээ холтчоод угаасаа болжхгүй. Тэгээд шараад руугаа Баян зүрх рүүгээ нүүс. Бүртгэлтэй яг сонгоо хайрханд дүүрэг. Тэгээд Баян зүрхэд бол би ганц бие гэж явдгийг. Хорон дээрээ, тэр гашаан дээрээ хоёр гашаатай байхгүй юу? Баян зүрх дээр яах вэ? Тэнд манай нэг гашаа байдгийг. Баян зүрх дээр бүртгэлтэй. Бүртгэлтэй би өөрөө. Сонгоо хайрхан дээр ээжтэйгээ цуг бүртгэлтэй, Баян зүрх дээр бас бүртгэлтэй байхгүй юу? Яг үндсэн хаягч нь бол Баян зүрх дүүрэг гэдэг. Тэгээд түрэн Оршин суудаг хаягч сонгон хайрхан дүүрэг. Тий. Мөн. Баян зүрх дээр сая гэр оронгоо барьчаад эмзэгтэйг ойртоод бууцсан. Одоо бол Баян зүрх дүүрэг дээр амьдарч байгаа юм байна тий. Сонгон хайрханд амьдрахаа болчих юм байна тийм үү? Тий. За. За шүүх хуралдааны зөвлөлтөнд шүүх хуралдааныг төр засварлаа.